За минут яваад байгаа учраас гялс асуучих. За энэ удаагийн засгийн газрын хүүхэд гэр бүлийн бодлого дээр гаргах ямар ахис дэвшил, ямар өөрчлөлтийг харж байгаа вэ гэдэг дээр маш тодорхой хариулаад өгөөч. Хоёрдугаар хүүхэд хамгааллын үйлчилгээний анхан шатны нэгж дээр ямар нэгэн цомгтгол, ямар нэгэн эдийн засгийн хэмнэлт бүхий төсөв өргөн баригдсан уу? Тэгээ юм төсөв өргөн баригдаагүй байх гэж найдаж байна. Тэгээ хүүхдийн эрхийн конвенцээр хүүхэд онцгой халамж, тусламж авах эрхтэй ийм одоо хүн байгаа. Тийм учраас бид нар энэ удаагийн засгийн газар хүүхдээр ямар бодлогын ахиц дэвшил гаргах вэ? Ямар өөрчлөлт гаргах вэ? За нэгдүгээр энэ дэр ерөнхийдөө хариулт өгье. За энэ хүүхдийн хөгжлийн асуудал бол аливаа төрлийн цөм анхааралд байх ёстой. Энэ чиглэлээр гэр бүл нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамнаас гэр бүлийн хууль болон хүүхд хамгааллын тухай хуулийн төслийг шинжилэн боловсруулж байгаа. Энэ талаар манай Абакир сайд дэлгэрүүлж хариулна. Ер нь манай энэ нэг ялангуяа хүчирхийллийн хүүхдүүд одоо эндж байгаа гэмтэж байгаа гэмт хэрэг маш их байна. Энэ бол одоо төр засгийн жалдаа байна. Эцэг эхчүүдийн ч анхаарал сонор сэрэмж хамгийн эмгэнэлтэй явдал бол одоо сая бас үйл явдлууд энд бол одоо засгийн газрын өмнөөс бид бас онцгой анхаарч байна. Анхаарч одоо холбогдох газрууд чиглэж байгаа. Энэ чиглэлээр манай хүүхд гэр бүлийн газар бас онцгой анхаарч ажиллах ёстой. Ийм хүний хөгжлийн шинтгэл бол хүүхдээс онцгой анхаарах ёстой. Тэгээ энэ талаар манай Абакир сайд хариулна. Абакир сайд байхгүй.